Жарга урлахаа чи амгалан гэрээ. За амгалсан. Ой тайт. Улаа чинч надад алдхаа байж. Аргаа манч над бас үүлэхтэй болохоор. Чамайг манаа суусараа гэхэл энэ ертөнц дэлхий чинь янз бүр эрлэр гэж байна шүү дээ. Өөдөө вэж тухтайгаа уралдаж дүнг амжхан байлаа. Би завгүй биш. Улаач та хоёр завгүй байгаа байхгүй юу? Тэм багцт. Албуул ихтэйгээд. Өг болгоод өгөөч тий би нэг жаал хуучлахын сонсцгойл та. За чи ямар үлгэр сонсох гэж байгаа жоох хөөхтөө чи ингээд ах юм шүү. Гэтэ өнөөдөр танаас яагаад гэсэн чинь миний яагаад яг одоогор талгаад юу ч орж ирэхгүй. Яагаад нь дууссан юм гэхээр байх шиг байна. Тэгвэл улаачийн толгойд шахаж байгаа зүйлсээр уг нь хэлье. За. Хүн гэдэг их сонин. Яагаад? Юу нэхээр бурхан гэж яриад байдаг. Гэсээр нэ хизээж харж байсан удаа байхгүй. Чөтгөр гэж ярьдаг. Гэхдээ яг жинхэнэ чөтгөртэй уулзч үзээгүй. Эзэмдүүлж үзэх нь ховор. Тэгэхээр энэ хоёр сайн муу хоёр талын туйл ягаад та нарт мэдрэгддэг юм бол гэдэг нь хачирхалтай. Хүн болгоны өөрийн төсөл ландах л та. Төсөөл бишээ, бүр мэдрэмж совин юу вэ? Хүнд чинь маш олон чадвар байдаг шүү дээ. Гэхдээ их хүмүүс тийм зүйлээ үл ашигладаг шүү дээ. Нүдэнд махан нүдэнд ил харагдахгүй. Гарт баригдахгүй юм чинь эргэлздэг үстэй хөрхий. Бидний байгаагаа ч бурхан гэдэг юм гэхээр эмэгийн хоймрын авдар дээр сервант гэж байдаг. Ийм тавир мебель хөрөн модон тавир миний дурсамжинд бол. За тэгээд тэр дээр нэг бурхан тэн дээр байлаа. За дүрслэлээ гэж бодъё. Гэхдээ хүний гараар бүтээгдсэн шүү дээ. Шидээр бүтээгүй. Тэр нь тэгэл хөслөг байгаа л ингээд залбирна. Жохон хөхт юм чинь. Томчуудыг хийж байгааг дуурайгаад гараа зөмбөрлүүлээ залбирна. Ердөө л итгэл байхгүй юу? Тэр шоомол бурхан миний хүслийг биелүүлж өгнө. Яагаад гэвэл миний хүслийг сонсож байгаа гэдэг зүйл. За дараа нь жоохон томхон боллоо. Одоо би хэлчихсэн л да. Улаач нь ч мэдчихэж байгаа. Есүс Христос сүмд явж үзлээ. Өвөн таньнаа гэж. Тэр зүйлийг бас бид нар мэдэхгүй л дээ. Яг үнэхээр 2000 жил өмнө одоо энэ чинь Христийн он тол гэж явна штэ. Тэгэхээр боддоор хараагүй. Тэр хүн үнэхээр байсан юм уу? Тэр Библи гэдэг зүйл тэр хүний яриагаар бичигдсэн юм уу? Бид мэдэхгүй хуучин шингэрээ. Гэхдээ яг тэрхэн цаг үед рүүгээ эргээд очихоор би итгэж л байсан байхгүй юу? Өвөн баталгаажуулаа хийсэн шүү дээ. Тэр Есүс нь үнэн. За тэр Мухаммед нь үнэн. Бурхан багш нь ч үнэн гэж. Гэхдээ хамгийн гол нь тэрийг яг яаж хөгжиж хүчрхэгдсэн бэ гэдэг талаас нь эрэл хайгуул хийх нь чухал. Тэр зүгээр л бичигдсэн зүйлэл байгаад байдаг шүү дээ. Харин өвөн батлаад хэлж шүү дээ. Байсан. Хүмүүс л бичсэн хэдэн жил одоо Будда ч 2500 жилийн өмнө амьдарч байсан. Энтгээд амьдарч байсан хааны их үү. Есүс Христос бол одоо энтэг гэхээс илүү төвдийн нутаг гэх юм уу да.
Бараг. Есүс Бараг тэр хавьд гэж дуулдаг санагдж байна. Гэхдээ тэдний ур чадварууд бол гайхалтай. байдаг гэж итгэдэг болохоор л бидэнд мөргөж залбирдаг бах та бодвол. Одоо яг л ийм байхгүй юу? Та өрсөд мөнх тэнгэр байдаг гэхэд одоо цаг үеийнхэн хаах хотлоо яар. Та нар одоо бүр агуун сүргийн хуучирсан цаг үеийнхэн байж юу гэж тийм байдаг юм. Бид бол шинжлэх ухаандаа итгэнэ гэж байгаа биз. Тэ. Тэгвэл яг тэдэнд тийм тохиолдож байсан. Нийтийн дунд хэвсэн зүйлийг тэд эвдэж, өөрчилж, баталж байж л шүтэгдэж байна шүү дээ. Мерсерийн асуултанд би бас унжил байсан. Яагаад гэвэл одоо тэр ислам, Христос, буддизм, зэн буддизм, даоизм гэх ингээд энэ болгон чинь шашин гэдэг нэршилтэй байхад танаа бүү чи яхаараа шашин биш юм бэ? Та нар ч цагаа толвол бөөнөрөө бүгд л өвгдөө эзэмнэг шүтдэг үе байсан. Явцын дунд хөгцсөн. Уул нь бид сойрны юм шүү дээ. Тэрнээс гинтхэн л шашин шүтлэг гэж гарч ирэх боломжгүй. Биднээс сойрлж байж цаашдын ухамсар бий болно шүү дээ. Одоо тэр өөр бусдынхнаар хэлдгээр тэр ас урчгал юу гэлээ. Тэр мэр чинь биш. Нэг л их доод язгуурын юу ч гэнэ үү. Өөрсдөө тэнд очиж үзээгүй, тийм болж үзээгүй бас шүүх нь хэцүү юм. За тэгвэл өвөө хэлээ. Бурхны хараагүй, мэдрээгүй чөтгөр энэ бас болон болж үзээгүй гэхээр энэ дунд яг юу нөт вэ? Тэр хоёр хоёулаа яагаад харагдахгүй байна? Хоёулаа яагаад мэдрэгдэх юм бол? За тэгэхээр байдаг гэж байгаа. Тэгвэл зөрүүлээд хэлэхэд хүний муу бодлын эрчмээс альбид ялгардаг. Чамаар үйлдэл сонголтыг чинь хийлгдэг. Гэтэл нөгөө альбид гэдэг зүйл нь чөтгөр биш. Тэр чинь хүнээс бий болсон эрчмийн бөөгнөрлийн зүйл болчиход байна шүү дээ. Адгийн муу бодлоос бий болдог. Гэтэл та нар тэрийг чөтгөр гэж боддог. Тэгэхээр чинь хүмүүс ч бас өөрийн гэсэн бурхнаа бий болгож зохиож болох нэ. Тийм бай. Гэтэл нөгөө талын тойлыг хэлж шүү дээ. Энэ ертөнцийн гэрэл гэгээ сайн сайхан бүгдийг шингээсэн хүч цагаан ирчим. Тэгвэл нөгөө талд нь бүрхэг харанхуугаар дүүрсэн бөөгнөрсөн хар ирчим. Тэр бүгдийн сорход бүх амьдрал зогсно гэж чи бод. Хар нүх шиг үү? Шинжлэх ухааныхын чинь л одоо хар нүх гэл бүх сайн сайхан зүйлийг сордог, амьтаа оршихыг сордог. За тэгээд од гариг ирсэх хүртэл тэнд шингээж аваад оддог. Хаашаа шингээж. Тэр яаж шингээж, яаж тэрийг сүйтгэдгийг судлаачгүй байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр яг үүнтэй л адилхан гэж боддоо. Нар гэдэг зүйл чинь тэгвэл тэнгэр бурхны ч юм уу тийм хүчгээ бод. Гэрэлтийгээ цацруулдаг, ам бүгдийг тэжээдэг. Нөгөө талаас устган сүйтгэдэг. Энэ хоёр тойл. Үнэхээр өөр гариг ирэхэст бас өөр бурхад тэнгэр байдаг болов уу? Амьдралтай газар. Өөр ингэсэн байх л бах та. Байна. Тийм үү? Байна л гэж бодчихно би. Байна. Тэгэхээр хөрст ертөнцийн өвөг дээд тэнгэр бурхад гэж байхад өөр гариг ирэхсэд бас юу байх нь вэ?
харж иväдэг хүч бас байна гэсэн үг. Амьдралтай газар. Тэгэхээр чи энэ олон жижиг салсан хэсгүүдийн дээр бас нэг зангидж барьдаг эзэн байх боломжтой болж байна уу? Тийм болч таарч. Бүх юм анханасаа гинт үүсдэг юм биш шүү дээ. Бүх юм төлөвлөгөөний үйл хэргийн дагуу үүсдэг гэхээр энэ бол өвгөд мэдч тэгвэл энэ хөрсдөл хамааралтай. Гэтэл өөр газар амьдрал байхад тэнд бас өвгд ээдс тэнгэр гэж бурхан гэж байлаа гэхэд бид тэгэхээр аль төрлийг болж байна. Хамгийн дээд төвшнийх нь бас биш байх нэ дээ. Ханчралтай. Анаа болооч алибдийн үйлийг агнах ажилда их ордог. Гэхдээ эзэч өтгөртэй нь уулзж байгаагүй. Мэдэрч ч үзээгүй гэж чи боддоо. Үл хүн тэрийг л чөтгөр гэж боддог. Гэтэл үнэндээ хүнээс өөрөөс нь тэжээгдэг зүйл байдаг. Альбингээ ч л хүмүүс чөтгөр гэж ярьдаг. Альбин гэдэг нь хайр үгүй л дээ. Зөвчилсэн нэг том ялалт. Гэхдээ хүний бодлоос үүсэн гардаг хар эрчмийн бөөгнөл гэж дүгнэж болно. Та нарыг муу мухайг тэр болгон хүнээс ялгарж байгаа тэр эрчмүүдээр дарангуйлж сонголтыг өгүүлдэг. Тэнгүүт та нар тэрийг бодож тунгааж угаад буруу зүйл хийхэд тэрнээс нь эрчим аваад хүчтэй болдог гэсэн үг юм. Нэг ёсоор та нар хоолно гэсэн үг. Тэгэхээр энэ болгоны тэнцэтгэл гэдэг зүйлийн туйлыг хар. Гэтэл өвгөд бид болохоор хүн бол энэ эргэх ертөнцийн нэгэн хэсэг юм. Уул ус, өвс, ан амьтад бүгд сүнстэй, бүгд амьтай зүйл эзэнтэй байдгийг гэдэг зарчимтай. Гэтэл шашнууд нь хүн бол энэ ертөнцийн дээд нь юм аа. Хүмүүст зориулж л бурхад ийм бүтээсэн юм. Адуус амьтдыг хүртэл хүнд зориулж бэлдсэн юм гэдэг ч юм уу ийм мунхарлын юм яваад байдаг нь бас сонирхолтой шүү. Зөвхөн хүнд үйлчлэхэд л бурхад нь ингэж харвай гэж дээ. Инхээр ялгаатай байна уу? Одоо тэгээд ингэ бодохоор зөвхөн хүний төлөө тэгэл мэдээ байгаль бодгол байгаад энэ хэрч одоо тэнэг үсттэй. Тэгэхээр та нар өөрсдийнхөө зохиосон юмдад өөрчилж болох нэ. Тийм л болж таарлаа. Тэгсэн хэрнээ нөгөө жинхэнэ бурхан тэнгэр гэдэг зүйлээ мартчихсан ч байж болно шүү дээ. Өөрийнхөө эрх ашиг зарцуулаад ингээд яваад байж болох боломжтой. Магадгүй үүнээс болж зөрчил үүсч тэмцэлдэг байж болно шүү дээ. Мэдээж өөрийн итгэсэн зүйлээ өөр нэгэнд тэг зүгээр л бодоход энэ улс үндэстэн тэр байтугай энэ буурынхийд дайн юунаас үүсдэг гэж шашин гэдэг зүйлээс үүсдэг юм шүү дээ. Маш их цус асгаруулдаг зүйл. Яагаад шашнаас болж тэгж манай бурхан үнэн танаа бурхан хотлоо гэл тэгэл байлддаг. Байлдах байлгата далимдуулаад эрх ашиг гадар нутгаад хэлэх гэсэн далд бодлого явагддаг шүү дээ. Ард олнууд нь гимгүү байж байгаа л итгэл үнэмшлэрээ хоорондоо бие биенээ үзий далаалдаг. Харин ноёд дээдсүүд нь ядгүй. Сэмэрхэн шашны ард нуугддаг юм шүү дээ. Хэрвээ тэгэхгүй бол тэгээ өөрсдийн алан шүү дээ. Биднийг ийм аллах хэдлахын ийм торхирсон чамайг ална гэдэг хаан эдрээ алах үз. Тэгэхээр л өвгөд үл хэлээддэг шүү дээ. Бүх шашин шүтлэгч нь цустай холбоотой. Энд шунал орсон, эрх мэдэл донтох зүйл орсон. Та нарыг боолчилдаг гэж.
Дайн тулаан боллоо. Ерөөсөө л ирэх мэдл ирэх ашиг. Одоо энэ Орос Украиний дайныг хар. Улс ард түмэн гэсэн үзэл байхгүй. Энд ерөөсөө л ирэх ашиг нугдж байгаа. Энэ газар нутгийг алдвал бидэнд ашиггүй. Энэ газрыг авчвал бидэнд ашигтай. Ийм л бодлого байгаа шүү. Тэрнээс өөр юм байхгүй дээ. Тэгвэл өмнөх дайнууд юу болж хувирж байна? Хүн төрлөختний хийдэг дайнууд. Ховын ашиг сонирхлын төлөө л юм биш үү? Тийм ээ. Энгийн амьдарч байгаа та нар итгэл үнэмшил эрх мэдлийн хүчинд дийлдээд дарангуйлагдаад хүссэн үсээгүй дайнд оддог. Цусаа урсхан алалцдаг. Харин эрх мэдлэлнүүд нь хөлждөг. Хачирхалтай. Хэлэх үгүй л болчлоо. Хүн яагаад хүнээрээ энгийнээр амьдарч болдгоо юм бэ гэдэг асуултыг тавимаар байгаа. Одоо ингээл хоёр талын улс орнууд хоорондоо байлдахад дундаас нь ашиг олж болно. Танаа зэр зэвсэг хэрэгтэй. Тэхийн тул зоос хэрэгтэй учраас би чам зээлье. Нөгөө тал нь ч байлж байгаа бол би бас чам зээлье. Та нар алцаад бай. Харин миний өгсөн юмыг хоёр нугаж төлөөрэй гэхэд яах юм? Эсвэл энэ дайнаар далимдуулаад юмныхаа үнийг өсөөд авъя. Эндээс нь тэдэн зоос олъё гэх санаатнууд зөндөө бий. Эсвэл хэрэгээр энэ дай сунжраг гэдэг. Олон хүний цусыг урсгаад хөлжиж байгаа хүмүүс зөндөө олон биш үү? Тэгэхээр энэ чинь бүхэлдээ зохиомол зүйл болоод байна шүү дээ. Бүх юм хөгжсөн та нар бүгдийг наан цаана шүүх мэдээллийн хурдтай болсон шүү дээ. Ямар ч утга учиргүй дайм байна уу? Тэгвэл нөлөөгөө алдчихгүй гэдэг л тэмцэл шүү дээ. Тэр эрх мэдэлд нүдэл зориулсан болохоос энгийн ард иргэдийг бол хүчээр болохоос бие биенээ үзэн ядаж тулдаад байгаа юм биш ах нэ. Тэгэхийн тулд яах вэ? Ингээд тэд нэр болохоор тэгэж ингэж гээл олонний зэвүүрслийг хүргэх мэдээллийг өгнө. Нөгөө тал нь ч бас эд ингээд байна гэж мэдээлэл өгнө. Ингээл турхирж байгаа л тэндээс хүмүүс гарч ирэнгүүт нь эсвэл хууль цаад захиргааны арга хэмжээг авахын тулд мэдээллийг ашигладаг. Тэгэл та нар хоосон цусаа үрэл хоорондоо байлдаад байдаг. Та нарыг байлд гэж илгээгээгүй шүү дээ. Гэхдээ энэ ертөнц өөрчлөгдөнө. Одоо бол та нар дай хийгээд чирэггүй гэдгийг ер нь ойлгосон байх. Энэ муу сайн юмнуудын төлөө байлдаж яадаг юм гэж. Зөв. Өслийн дунд нь нөгөө хүний зохиосон аливдны хүчээ аваад байдаг. Өгсөн тэр аливдын болохоор жинхэнэ нөгөө чөтгөр гээч нь жигшээд байдаг. Тэгэхээр энэ хоёр нэг тал биш ээ. Тал дээр бол одоо ястай хэлэгч үгүй. Юу ч гэхээ мэдхээлээ.
Хүнд ягаад сайн муу хоёр шин чанар хосолдог юм бол? Дэндүү сайн байвал өөрт байгаагаа өрөөлдөг өөрөө өлсөж өгөх шүү. Дэндүү сайн байвал энэ хөрст чинь бараг та нарын хэлдэг диважин ч бол дэндүү муу байгаа гэвэл там болно. Тэгэхээр энэ донд ертөнц суулга тавьчих жоо. Яг л нэг тавган дээр та нар махан дуртай байлаа гэдэг бэлтцсэн байхад нөгөө талд нь идэх дургу ногоогч нь тавьсан байдагтай адил. Тэгсэн ирнэ ойлалнаас нь чи идэх ёстой гэж тулгадаг гэх юм уу да. Тэгэхээр та нар хоолн ч юм шиг. Альны талбай гэдгээ хүн өөрөө сонгоно гэсэн үг шүү дээ. Өхөл гэдэг цаг хугацаа гэдэг зүйл. Тэгээд та нарыг бас чи ийм үйл гарвал ингэж амьдрна. Чи ийм тийм үйл гарвал тэгж амьдрна гэдэг заадаг хяндаг хүчнүүд байна. Тэгээд тэд бүгд татвар авдаг. Энэ хорвоо ертөнц ягаад цаг хугацаатай байдаг юм бол гэдэг нь үртэл сонирхолтой гэдэг шүү дээ. Тэгээд тэнгэр цаг хугацаа байхгүй. Тэгээд тэр хар суудрын хүчинд чинь цаг хугацаа гэдэг юм ч бас байхгүй. Ягаад энд байдаг юм бол? Тэгээд эргэцүүлээд хайгаад үз. Тэгвэл бид цаг хугацааны эхлэл дээр байна уу, дунд нь байна уу, төгсгөл дээр байна уу гэдгийг та нар бас мэдэхгүй. Тийм байна. Гайхмаар. Тэгээд ягаад энд өрнөд өгд юм бол гэдэг нь бас сонирхолтой. Хүний амьдрал анханасаа ингээд тэгвэл эхлэл өрнөл төгсгөлтэй юм бол бас зургацсан байдгүй, эсвэл өөр байдаг юм уу гэдэгтэр бас адармаатай. Хөв тавилан гэдэг нь цаанаас нь зураад ингээд өгцсөн байд юм аа. Үл өөр гэдэг нь ингээд заацсан байд юм аа. Тэгвэл хүн өнөөдөр өөрийгөө өөрчлөөд өөр алхам хийгээд өөр шийдвэр гаргаа явбал цаашдынх нь зам мөр нь өөр байх ёстой шүү. Тэрнээс шууд анханаас нь ингээд зураад бэлтцсэн байвал яах вэ? Тэгэхээр ч одоо би маргааш яаж өдрийг өнгөрүүлэх нь тодорхой. Маргааш юу надад юу тохиолдох нь надад далд мөртлөө далд хүчинд тодорхой байх юм шүү. Тэрнээсээ би гажуул яах вэ? Харин энэ болгон дээр та нарын шүтлэг бишрэлийн гүн ухаан жоохон зөрөөд байна. Оноо улаач ихэд хүний амьдрал гэдэг зурагдсан тийм цаанаас нь ингээд хизээний хүүхэд байхаас дунд насандаа ингээд хөгшрөөд ийм болно гэж зурагдсан байна гэдэгт итгэдэг вэ. Үргэлж хөрдөг. Гэтэл олон өрсөд болохоор уулийн өрөөрөө бид ингэж амьдарч байгаамаа. Энэ болгон ч зурагдсан хувь төөргөөрөө болдго юм а гэдэг үзэлтэй. Энэ хоёр зөрчил яах вэ? Аль нь дийлэх вэ? Энэ мэтийг чи бодоод үз.
Ураг ашиглаж байна толгой. ашиглаж байна харин ботсон чинь. Тэгээ бодоод та нар нөгөө хариг гэл янз бүрийн TM-ийг хүсч мөрөддөг доо. Та нар тэдэнтэй холигдуул яах вэ? Нэг мэдсэн 5-6 нүдтэй тэгээд 6-7 гартаач байх юм уу? Эсвэл 70-цтай TM ч юм уу? Ингээд ирнэ. Ховсож орно доо. Эсвэл оюу ухамсар TM өөр нэг аврах том толгойтой ч юм уу? Тэгвэл нэг дүрмийг ойлгохгүй шүү дээ. Та нар уулзаж болохгүй. Та нарыг холих юм бол тэнцвэрээ алднаа гэд. Харамж тэр Тэнгэр бурхныхын ч таланч тэр хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Ягаад гэвэл та нарыг салангад байлгах нь удирдахад амар байх болно. Хоорондоо хойлолцох юм бол ёстой заваарсыг болно шүү дээ. Тэгж удагдана уу? Харин одоогоор ажихад чөтгөрөөс нь илүү хүний шунлын элбдүүд маш их хүчээ авчээ. за Энэ зүйл өөрийнхөө орон зайг бий болгохыг хүсэж та нарыг боолчилж байгаа нь үнэн. Ганцхан монголчуудыг биш. гэтээ одоо нэг дэлхийн нийтэд нэг нийтлэгээр байдаг шин. Төрөлхийн алтан халбаг зоож төрсөн, мөнгөн халбаг зоож төрсөн, зам алтан үлгийн дөлгөдүүлж төрсөн гэдэг. За тийм байлаа. Монголчуудад бол угаас амны хишгтэй нүрийн буянтай нээдрэгэд янз бүрийн хэлцгэлгүүд байдаг л да. Гэхдээ тэр нь бийтгэд. Төрөлхийн тэр алтан халбаг инээтрэ гэдэл уул мөрийг олох хэрэгтэй шүү дээ үндсээ. Тэр зөв аргаар олцсон зүйл үү, буруу аргаар олцсон зүйл үү гэдгийг улаад та өрсүүд, улаад тэр шишний өрсүүд чинь хянаж байх хэрэгтэй юм. Тэр бурхандаа мэдүүлнэ. Тэр буруу аргыг бол тэнгэртээ мэдүүлнэ. Ингэж байж л шудраг ёс тогтно шүү дээ. Яг холгоолж улсын юмороо өөр хүүхдэд затгачаад төрөлхийн алтан халбаг, мөнгөн халбаг гэж ярьж ивэл танилцсан дээр. Олон гайтай бол эртхэн баг дээр нь дарсан дээр байдгийн шүү дээ. Тэгэхээр энд ерөөсөө юу үйлчлээд байна? Тэнцвэрийн хууль үйлчлээд байна да. Тэгэхдээ энэ хөрст ертөнцийг бас дуусахгүй байхыг зориод байна да. Нэг талд эзэмдүүлэх ч юм уу, эсвэл өөрсдөө хөнөөж дуусгах гэсэн хүч бас үйлчлэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр та нар хяналтанд байдаг. Тэр хянаад байгаа далд хүч нь юу юм бол гэдг нь сонирхолтой биш гэж үг. За өвөн бүр толгойг нь гашлахад яваад байна уу? Оо би одоо тантай яг ингээ мэтгэлцээ ярилцсан тэгэхээр үндэ миний ухаан энэ одоо л хөрөхгүй байна. Тийм болохоор чимээг өхөн сонсож сухаас өөр аргалах. Ер нь тийм байдгийн шүү дээ. Хар цагаан альч хүчвэ энэ хоёр хоорондоо хит ойртож болдгоо. Бас хит холдож болдгоо хүч юм. Энэ хоёрын хоёр туйл байж дундын хүч нь энэ хөрст ертөнц юм шүү дээ.
Тэгж байж л амьдрал үүснэ. Чи хорвоогийн мууг үзэхгүй сайнаар амьдралаа гэхэд Тэнгэрийн орондоо яаж жаргалыг мэдрэх вүлээ? Тийм биз? Огт зовхгүй. Байнга жаргаад байхад чи Тэнгэрт тэнцэхгүй. Бияч зүг авч чадахгүй гэсэн үг. Харин байнга хар муугаар ингээд автаад яваад байх юм бол харыг талцуулж чадахгүй. Тэгэхээр та нараа бод үнэхээр гэгэрэл гэдэг зүйлийг олох ёстой бол хар зүйлийг таниад түүнийг дагахгүй байж нэг талын туйл нь ийм байна, нөгөө талын туйл нь ийм байна гэдэг юмыг шингээж аваад бие зүв авч явах юм бол тэр чинь гэгэрэл болно гэсэн үг. Биеэр үзэж байж, тунгаан бодож байж шийдэх зүйл юм шүү дээ. Огт хор ууж үзээгүй хүн эм гэж мэдэхгүй. Тийм биз? Тийм. Тэгэхээр энэ ертөнц бол та нарын хувьд тэр чигээр онцгой. Энэ онцгойг яах гэж ирснээсээ ахуулаад ирэл хайгуул хийж байж л үр дүнд хүрнэ. Харин ирэл хайгуулаа зогсоох юм бол дахиад эндээ улираад ирнэ шүү дээ. Наас ч эхэлж болно. Яагаад гэвэл даалгавраа гүйцэхгүй даа чи гэж зэмлүүлнэ. Сүнс гэж байгаа да Тэнгэрээс илгээгдэг. Хүний ясанд, цуснд бий гэдэг нь үнэ. Удмын өгөгдөл гэдэг зүйлүүд байна шүү дээ. Ясанд бий. Тэгэхээр л бүр гацчих. Одоо энэ бөөрийн хэд нэг л юм дутууга. Маш хүчтэй шүүлт дутууга. Тодорхой хэмжээнд цөөлж байж шинэ ололт, шинэ хэрэглэх зүйлүүдэд ингэн тэгнэ гэд хизээнэ бэлтцсэн байж болно шүү дээ. Тиймээс ийм олон дээр бол хэрэгжүүлээд бүр л олон болно. Тэгээд яах вэ? Бүр амар хэлбэрийг хайна. Тэгээд бүр л хэрэглээ нэмэгдэнэ. Тэгэхээр та нараас тодорхой хэмжээнд хасах баха. Тэгж байж дараагийн төвшний хөгжлийн юмнууд чинь араасаа ингээд бэлтцсэн байсан зүйлүүд чинь ингээд хэрэгжээд эхэлнэ гэсэн үг юм шүү дээ. Та нарт сэжим төржээвэл бодоод үз. За тийм юм бүтээгэлээ. За нисдэг төмөр хөлөглгэн тийм хүний дүртэй тийм хөдөлдөг төмөр байна ч гэнэ үү. За хүнийг 2-3 дахин ингэж
адилхнаар бүтээж болдог ч юм уу тийм юм дуулдж байгаа л алга болоод байгаа үз. Энэ та нарт эндүү олон учраас за энийг цөөрснийхэн дараа гаргаж ирэх гэсэн ололтууд нь тэр нууц байж л байгаа да. Тэт олон болохоор хэрэглээ нэмэгдэнэ гэсэн шүү дээ. Тиймээс хойш нь дарцсан байж болно. Эсвэл хүлээж авах цаг нь болоогүй. Энэ ертөнц бол тэр чигээр л хөдөлгөөний ертөнц шүү дээ. Байнга хөдөлдөг. Тэгвэл тэрийгээ дагаад хүн бас бүх юм нь хөдөлж байх ёстой. Сүнс нь хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Чамайг унтлаа. Тэр үед би яс чинь гараад өөр газар тэнүүчл явж иж болно. Чамайг унтах үед өөр газар өглөө нь болоод биеэр намдэрч иж болох юм. Унтах гэдэг үхлийн хамгийн энгийн хэлбэр гэж ярьдаг. Бүгд л унтдаг. Хүнч зүүдэлдэг, амьтанч зүүдэлдэг, мод ургамалч бас зүүдэлдэг юм шүү дээ. Тэгэхээр та нарын сүнс гэдэг хэрвээ энэ бие мандаг байсан бол та нар унтах хэрэг байхгүй байх байсан. Тийм биз? Ирчмээрээ байгаа л байна. Өдөр шөнийн ялгаагүй байгаа л байна. Тэгэхээр энэ болгоныг зохиосон хүч ус айхтар байх нэ дээ. Бүх юмыг тооцоолсон гэсэн үг. Олон тэр хүч нь юу юм болоо гэдэг нь бас сонирхол татчих юм шүү. Өгөөд бид ихэд өөрсдийн нэрмэдэстэй. Гэхдээ бидэнд бас хамаагүй цаашлах эрх байдаггүй. Тогтсон хэмжээндээ байх ёстой гэж үздэг. Тэр хуулинд ягштал биелэгддэг. Та нар энд ирсэн шигээ эд хөрөнгөн дуртай эсвэл зоосон дуртай шигээ бас энд ирсэн мөн чанартай бас тийм хандлага гаргавал сайн байна. Ходоод өсөж байна. Хоол хэрэгтэй гэдэг шиг ухаан өсөж байна. Ухамсар өсөж байна. Энийг хооллох хэрэгтэй гэдэг тийм үзэлтэй бол сайн. Тэгэхгүй тэгэл аяанда болно доо тэгээд тухайн өдөртэй болно үсттэй. Ингээл яваад байвал бүр ашиг өдрөд өнгөрөөл байна. Улаас нэг ястай хийж үзээгүй юм хийх гээл хичээгээд байна уу да. Нэг ном тэрлэх даалгавар авсан. Тий. Ястай толгойн гашилж байгаа үз. Найд.
Тэр тал дээр ч одоо би ерөөсөө юу яахгүй болох. Шахамдуулахгүй болох. Тэр бичвэрийн зүйл нь хатуу дихтэй. За. Чи хүнтэй харьцдаг бол хүний юм ал бич. Харин бидний юм хүнтэй харьцдаг хүчний юм биш ээ. Тэгэхээр шаардлага хатуул байж таараа. Энэ шахаа бичиж дуустал нь өөрийг нь зовоно. Энэ хорвоод ер нь эрдэмтэй, мэдлэгтэй одоо юугмээр юмтэй та нарын хувьд цаг үеэсээ төрүүлсэн хүмүүс байдаг. Ирдэг, илгээгддэг. Гэхдээ олонх нь нийтдээ дарагдаж дуусдаг. Ухаантай, ивэлтэй байх тусам л тэрийг л ардын уурыг хүргэдэг. Энэ муу яхаараа ийм байдаг. Би яхаараа ийм байдаг гэл тэгэл дилс чинь шүү дээ. Гэхдээ амьд үлдээд хөргөх ёстойгоо хүргэсэн нөхдүүд нь ертөнцийг хөгжүүлж хүчрэхэг болгодог. Тэр хөгжүүлэхийн тулд тэдний сэтгсэн арга барилыг эгэл төмөн нь хүлээж аваад уусан шингээд хөгждөг байх нэ дагаад. Улаач олон жил би боо болмоор байна гэдэг хүмүүсийг яг ормын оголж хэрэггүй дэмий гэж хаадаг л үз. Өнөө хэд нь гомдоод эрмүү намайг дарах гэлээ гэж боддог ч байж болно. Гэхдээ энэ хүсээд болдог зүйл биш гэдгийг ойлгохгүй шүү дээ. Муугийн туйлыг үзэж байж зөв тал руу засдаг арга. Далд ертөнц гэдэг зүйл рүү нэг шумбаад орох юм бол ёроол руу живдэг болохоос сэлээд яваад эсвэл тэрнээс нэг толгоогоод өрчээд буцаад гараад ирдэг, хуурай гарч ирдэг зүйл биш шүү. За тэр ашиг сонирхлын эд олзны төлөө ч юм уу ингэж явж байгаа бол нас чинлэг болсон. Энэ мэтээ ялгаж мэдэхгүй байж тэгэл би тийм шиг байна, би тийм ингэсэн тэгсэн гэд юм шиг байна гэдэг үзлээр буу болдгүй. Тэгээд байгаа болохоор тэгэх гэж байна. Тэрний хэлснээр тийм болооч гэхээр болдго юм биш. Төрхөөсөө мэддэг, чаддаг. Ийм байж л буу болдог болсон. Гинтхэн байж байгаад л ухаан санаа сонирн болоод буу болно гэхээр түүнийг юу ч эзэмдэж болно шүү дээ. Төрмөл тамаг. Тэстэ энэ модон хугацаанд ингэж айлтар хоорны цогтонд би ингэтлээ нам гомсож ирсэн мэдхгүй байна. Одоо орчлонд та нар газуул тэгж харж байгаа. За тэр хар нөх гэдэг юм, залгидаг юм байна. Нөгөө талд нь нарны эрчмээр түүнгүүгээр амьдрал байхгүй гэдгээ мэддэг боллоо.
Та нар ядаж хоёр талын зүйлээ мэдчихлээ шүү дээ. Нэг нь амьдрал өгдөг, нэг нь устгадаг хоёр хүч байна. Тэгвэл өсөө сайн хай. Тех тусам цар хүрээч нэмэгдэж мэдхийн төлөөх хичээл зүтгэл хөгжилчэнд дагаад ирнэ гэсэн үг. Тэгж хөгцөөр шин ирнэч давна. Овон чадвал улаачийн тэр буруу зуршил янз бүрийн бие хордуулах зүйлээс нь сайн төвчүүлж байгаа нэг тэр юмыг нэг үзүүлчих санаа тайлбар шүү. За. Улаачийн ганц барьж авч байгаа үйл бол сонирхдаг үйл байна шүү дээ. Хүний сүнс хөгшөрдгүү хэрнээ махан бие яагаад хөгшөрдөг юм бол гэдэг асуулт. Гэтэл үүнийг жам юм аа гин. Ерөөсөө л хилдэг үг нь. Тийм л дээ. Тэгээ хүн урд нь 100 мянга 10 мянган жил насалдаг байсан гэдэг үгдүүд хэлээд байдаг. Гэтэл одоо яагаад нас нь ингээд охор болоод байгаа болоо гэж бас л нэг сонирхолтой асуудал шүү дээ. Тийм. Энэ зүйлээс бол улааж ирэл хайгуулаа зогсоохгүй ойлгомжтой хайгаалаа. Яг юун дээрээс болоод хүний нас богино болсон юм бол гэдгийг өнөө хүртэл хайсаар л байна. Тэхийн тулд үүлээч ховсхон өөрчилдөг шүү дээ. Ерөөсөө ганц сонирхолтой зүйл нь тэр л байгаа юм да. Янз бүрээр таамаг дэвшүүлнэ. Тэгээ өгөл бид ямар шууд ингэдэг юм а гэж зааж өгч болохгүй шүү дээ. Яагаад? Энд чинь улаач үрчэн өөрөө энэ дэлгэх хэцүү байд юм болгоны мөн чанарыг өөрөө таних хэрэгтэй шүү дээ. Таниад эхлэх юм бол бид тэр ойсолсон зүйлээ нээж өгнө. Чи одоо л зөв ойлгосон байна. Ийм юм байт юм аа гэд. Тэгэхгүй юм болгоныг та нарт ингээл зааж өгөөд ивэл та нар энд ирэхин хэрэг байна уу? Та нар баг бидний боол маягтай юм болно шүү дээ. Тийм байна уу? Гачирхалтай шүү. Ямархантай ч судлаа л бай. Зорилгогүй хүн л зогсдог. Тэгээд тэрнийг тойрох эрчмүүд нь баг багаар алсардаг. Харин зорилготой хүнийг бол цаг хугацаа эргэн тойрон бүх юм дагдаг. Ядаж бүтлгүүтлээ гэхэд хажууд нь бас тийм юмыг үзүүлээд байна шүү дээ. Тэг бүтлгүүцэн тэгтээ дараагийнх төр чадах баха. Нөгөөх нь дахиад бүтлгүүт. За тэгтэл би юм мартахгүй. Дахиад бүтлгүүтэн гэх мэт. Тэгэхээр энэ хөрс ертөнц тэр чигээрээ онцсог байна уу? Гачирхалтай. Хүн ч гэсэн тэгдэг шүү дээ. За ингэж замж яваад ингэсэн төлөвлөгөө бүтлгүүчлээ. Яста бүх юм болохоо илчлаа л. За тэгвэл өөр нэг яваад үзье гээл. Та нар бүгд л тэгдэг шүү дээ цагаа тулахаар. Гэхдээ энэ зүйл нь зөвхөн махан биеэ цатгах зүйл дээр зогсоод болохгүй. Тэрнээс цаатахыг хайх хэрэгтэй. Ханаж бас болохгүй. Яагаад? Арай хийж нэг юмдаа хүрчэхэд тэгэл ханаад эхлэх юм бол яах вэ? Тайвшраад яах вэ? Нөгөө эргэж тойрж исэн зориггүй болцсон юм чинь буцаагаал ивэл авчих шүү дээ.
Энэ чинь хөдөлгөөнд оршдог ертөнц. Ямар нэгэн үйлдэл гаргаж байх ёстой. Бүтлгүүтэл байна уу? Заавал бүх юмыг анханасаа чаддаг байх албагүй гэсэн санаа юм шүү дээ. Янз бүрээр хүн харин шантрахгүй оролдоод байх л зөв. Тэгэхэд хариулт нь гарч ирнэ. Энэ Оливдийн хаан сэрчгээд улаачиг их сэтгэл санаагаар нь тоглож явах шиг байна да. Тэр нэг тийм юм болоод байгаа. Айц хүчтэй. Дарамттай. Юу ч гэмээр. Аашаар нь бол маш ширүүн дөрөв. Гэтэйсэн чихэнд нь шивгэнэд янз бүрийн хилээд байхаар хөмсгөө зангидаа уурлахгүй урхаа байх үү. Ихтэй Монгол дотроо бол тэрийг дийлэхгүй шүү. Яагаад? Цаг үеийн тэгж таарад байгаа. Ийм их эдийн шуналтай хувь хичээсэн болон амьдрал гэдэг бол нэгнээ чадаж амьдрдаг юм аа, нэгнээ хохироож байж амьдрдаг юм аа гэсэн ийм гүн үзэл санаанд дунд шударгаар тэмцэх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ донд бол дийлэхгүй. Тэг хаан дийлэн гэж. Тэрийг улаач өөрөө хайж болно үз. Тантаталт юм ирдэг. Өвөн та нарын ходоодыг цатгах гэж биш. Энд ирснийг чинь сануулж, дээрээс нь оюун ухааны чинь өсөглөнгө ийшээ хай, тийшээ хай гэдгийг замчлах үүрэгтэй. Би жоохон ч гэсэн ингүүл тэгэлгээд. Тийм яриа байхгүй. Тийм арын хаалганы юм гэж юу байх вэ? Ялангуяа улаачд бол бүр хатуурах хэрэггүй. Өөрөө хайж болог. Улаас та нар бол энд байж байгаад өөрийг очих хэвээр тэр газар очих нь үнэн. Гэлээгээд юу ч мэдэхгүй хоосон толгойтой байвал бас тэнцвэр алдагдана шүү дээ. Тиймээс энэ хөрстөөс судлах юмаа судлаад мэдэж авах юмаа хайгуулаа зогсоож өрөөсө болохгүй гэсэн үг юм шүү дээ. Санаа. Эхөө зүгээр нэг олон том мен та нарын төлөө ингэж байна тэгэж байна гэдэл өвгөд бидний өмнөөс нь хэлээд хийгээд өгөө тэгвэл та нар яаж хөгжих юм? Хаяа бас жоохон бүлээн будаанаас ганц хоёр халбогдмаар л биш. Халбогдуулахгүй. Тэгэж амархан өгдөг ч юм биш. Тэгээ бэлэнчлээс орчих шүү дээ. Юм л болоо. Өвөөгөө болгоод өвөөгөөс асуучих нь. Гэхдээ та нар ч оюун бодолтой хүмүүс өөрсдөө энэ цаг үеэсээ ойлгоод мэдрэмж чадвараа улам хөгжүүлж явах хэрэгтэй өрсөж шүү дээ. Тэгэхгүй тэгэл өвөө л аргаалчихна, өвөө шийдчихнэ. Энэ дээр нөгөө ард олон ностагаад онгодод хэлсэн юм чи одоо сайхан болчихно. Тэнгэрээс одоо данснаас тийм зоос илгээн. Тэр дээрээс нэг тэвэр дүүрээ алт доор буулгаад өгч ч гэдэг юм уу. Ийм бодоод эхэлнэ шүү дээ. Ийм болоод эхлэх юм бол тэр чигээрээ мунхрал болно. Нөгөө хөдөлгөөнтэй ертөнцийн хүмүүсийн чинь мөрөөдлөөр нь амьдруулдаг болох гэдэг шүү дээ. Дээшээ хараад хогоогоол. Пиццэ дээрээс юм унж ирэх үлгээ сууж явах. Унжиж явахаар унаа дээрээсээ гэдэг. Тэгэхээр болохгүй.
Улаачиг мэдрэмжээ сайн давтгаж хэлээрэй. За. Хит их хөөрж амгалантж байж лидүүлвдээ тэдэнд гэж хэл. Нэг ойртоод нэг холдоод байгааг нөгөө нь харж л байна. Бэрхэлэм. Жолоожийн авирыг ер нь олохоо байсан шүү дээ. Заримдаа ааш нь дийлдэгч юм. Заримдаа ач зөвлөн ууч тавь. Чи тэгэл энэ хоёр цагийн донд нь дахин орлол явдаг юм биш үү? Гада дорл гэж зүрх сэтгэл нь хэлээд байна. Хөөхнөө та нар ч аюултай. За яач вэ? Энэ Менди өгсөө. За. Талын Баатрыг боолооч болгож чаддаг өвдөстэй гэж. Талын ирвэс чоныг гөлөг болгож чаддаг гэж байгаа юм да. Тэгсээр нэ та нарт хүч байхгүй. Тэгсээр нэ айж ухнаар ингэж мэрсээр байгаа тийм болгодог гэж байгаа. Минд бол бүсгүйчүүдэд их доргоо. Эднээс болж манай хаад дээд тэнгэрээс илгээсэн элчүүд эднэрт л хорлогдсон. Ястай айхтар амьтд байт юм да гэж. Альбинд дийлдэггүй, чөтгөр дийлдэггүй, шонол дийлдэггүй. Ирэх мэдэл дийлдэггүй. Тийм мундаг хүчрхэг нэгнийг өвөртөө оруулж гол нухчихсан гэж уурлаад байдаг юм да. Их хэрэг бүтээх хөрсүүд юм тэгж л хоройсон гэж. Чи бодлохоор минь дүү чи маш шалмас гэдэг байх нэ. Уурлахгүй явах вэ? Хичээж чи муу шалмын өдстэй хөөхөн гэж байгаа шүү. Ер нь тэгээд бүх юма бүсгүй хүнд мэддэгдээд эхэлнэ гэдэг чинь тэр чигээрээ хянагдана л гэсэн үг. Тэгэл эмэгтэй уу яах вэ? Чамайг мэдэх юм чинь. Би чамаас боллоо. Тэгэл доошлуулаа л. Би яагаад ч шүү. Яг вэ, иримийн зохиоллогоо гэж зүйл бий. Тэр бол энэ хөрсдийн хууль. Ихтэй энэний цаагуур энийг мэддэг гэсэн шиг цаад хүчнээс нь бас ховстон хорлох хүч байдаг гэсэн үг юм. Магадгүй тэр эмэгтэйгийнх нь буруу биш. Тэр зүйл эзэмдээд игзгийг тааруулж болно шүү дээ. За. Мэдээж л илд сэлэмжэд ном саадгаа агсчаал ирийн болцохгүй ойлгомжтой шүү дээ. Хамгаалт бүх юм бол тайлна. Тэгж байгаа л нөхцөг нь олон байх шүү дээ. Хорлогдож. Сайхан тавирал унтж явахт нэг чичлөр өрөөл хэд дөрөхд тэгээд юу байх вэ дуусаа. Ер нь тэгэж шолом чөгийн боогийн чөтгөр шолом альбин зэрэг ер нь яхаад дандаа хүүхнүүд төр төсөөлөлт. Чи эрэхтэй шолом гэж төсөөлөд үзэхгүй юу?
Ер нь санаанд чинь бууж байна уу? Ирчүүдээс илүү эмэгтэйчүүд их цус үздэг юм да. Эр хүнд ямар сарын юм хом гэх биш. Бүсгүй хүмүүс чинь тэгээд бие бэлтэр хөгжөхөр тэгэл байнга л цустай харилцдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол дэмжээд өгвөл бас шилдэг дайчиж болох шинжтэй. Маш олон удаа цус харсан. Одоо та нар бол нэг мах шүл энтрийг бол шууд хотгоо хорцлол ивдэх чадaltaй. Нэвднэ. Ер нөхрөө хаашаа суужаач тэр хоймортаа сууж. Би наадах чи янзлыг сууж магад шүү. Өвгөд та нарыг ажиад байхад ер нь энэ улсад бүсгүйчүүд нь их тийм бие даасан хүчрхэг бие бэлтрэнч бас өг зүсэн ч тэр тодроод байгааг нь хараад байгаа. Ягсан ирчүүдийн харахад ер нь жоохон хөдөлгөөн нь удаашраад ийм бум бүсгэл болоод байна гэх юм уу да бөөрөнхий. Нөгөө Баатар эрс үтс нь юу болчихв? Ингэрт ирэхлээ л. Одоо бараг имис хөөхнүүд айта хов ярих л дотоо байх шиг байна. Ярноо. Тэгэж болохгүй. Эр хүн амаараа биш, үйлдэлээрээ хөлс хүчээ гаргах ёстой. Цаанаасаа өгөгдөл нь тийм байх ёстой юм шүү дээ. Тэрнээс дундаа ороод хов яриад ингэ сууж байгаа бол за тэгээд ер нь ир биш болжээ л гэж ойлго. Тийм тал руугаа ер нь бол нэлээд хэлбэй ч гэсэн байг. Та нар хэмэр сүлд гэж ярьдаг. Тийм. Одоо өргөө бүрт нь Баатар, өргөө бүрт нь хотод энд ивэгдэж ирж байна. Гэтэл нөгөө Баатар хаад байх ёстой нөхдүүд нь хоорондоо нийлчээ шивгчээ итэй. Нэг цай уусан шиг хов яриа сууж байвал одоо энийг хаан гэх үү? Хоорондоо хэрэлдэж уралцаад байвал одоо эр гэх үү? Тийм байж өрөөсөө болохгүй. Хов ярина гэдэг чинь муу мухай л ярина шүү дээ. Тийм биз? Хүний бодлоос муу мухай ундурж гарч ирж байна гэдэг чинь түүнийг авайлбараар үүсгэж байгаа бол тэр чинээгээр өөрсөнд ч муу гэсэн үг. Ягаад гэвэл тэр зүйлийг та нар биежүүлж өөрсөндөө дууддаг. Өөрсдөө тийм хар хор ямиг үүсгэж байна гэсэн үг юм шүү дээ. Хэн нэгнийг бурхад аятай шүүж өрөөсөө болохгүй. Чиний үзэл санаа өөр, үйл хөдлөл ондоо. Гэхдээ бүгд чам шиг бод санах алавгүй шүү дээ. Ягаад гэвэл бүгд өөр өөрийн өгөгдөлтэй байдаг. Гэтэл тэгэл өөрийнхөө таалд нийцүүлэх гэж байгаа итэ ингээл явж байвал тэгэл бас хэцүү юм. Манай нөгөө зэтүү их юу болж байна? Байж л байгаа. Одоо ч бараг хэд хүрч вэ? 23 4 хүрч үү? Тий. Та нарын тэгээд нүдэн санаа бодол өөр ертөнцийг өөрчлөх хүмүүс эсвэл өмнөх хэддээ дарлуулад хизээний шантраад хүсэл зоригоо мартсан болов уу? Амьдрал ямар заавартайгаа ирэх вштэй гэсэн нөхдөд байна шүү дээ. Тэгэж юусоо болохгүй. Тэд та нарыг тийм болох гэж нэвчүүлэх гэж оролдоод байгаа.
Та нарт тэдний заншил юмнаас нь өөрсөндөө шингээгээд тэдэн шиг болж өрөөсөө болохгүй. Та нарт юмны сүүхэй би эрдэм мэдлэг сурах бүх талын юм нээлттэй байгаа. Гэтэл амьдрал ийм юм аа гингүүт тийм юм шиг байна гэж өрөөсөө уусч болохгүй. Та нар тэд биш шүү дээ. Өвн бол маш их найддаг юм шүү дээ. За эдлээ өөрчилж зөв тал руу ханарандаа гэж. Тиймээс өвн ялгсын даалт гэж үйл хийдэг байлаа. Дандаа 2000-аас хойш хооны өрсүүдийг дааж үлээж зэгчээсэн үе санаанд орж байна. Тэр үе та нар насанд чүрээгүй байсан. Да эхнээс нь насанд хүрээд амьдралахгүй зохиогоод албаа жил эрхлээл явж л байгаа. Та нар хөөхд байхаас хүссэн тэр болгоноо өрөөсөө мартаж болохгүй. Тойроглон хайрцгалж байгаа ийм байдаг юмаа гэж өвлүүлж байгаа зүйлээс татгалзаж явах хэрэгтэй. Үгүй бид бид ингэх юм гэдэг ч юм уу. Яг ганц нэгээрээ тэмцэхэд үгүй амьдрал ийм штэ гэж өнгөрсөн цаг үеийн хэд ч сургамжлах гэж оролдоно, дарамтлана. Гэхдээ тэр болгоныг битээ зөвшөөр. Яагаад гэвэл та нарын цаг үе шүү дээ. Тэд халаагаа өгч та нар шинээр өндийж байгаа гэдгээ ерөөсөө мартаж болохгүй. Харин дасаад унжигаад ихэлсэн бол тэгээд одоо яа гэх үдэл гэж хэлэхээс өөр яах вэ? Зөөвөн явах минь. За. Одоо улаач манай амрагтай. Яриад хөрөлтөө тэгвэл суугаал байж шүү. Өрсөддөө захих захаас би юу? Надад элдүрэ бити ороо. Түмэнд үргээд чирэггүй ойлгохгүй байж магадгүй. Цаг нь болоогүй юм чинь.